Эхний мэдээг хүргэе. Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор засгийн газар 3 хоногийн дотор зөрүүтэй 2 шийдвэрийг гаргалаа. Энэ төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулсан тул засгийн газрын гишүүн Сандаг Очир өнгөрсөн даваа гарагт төслийг үргэлжлүүлэхийг зөвшөөрөл олгосон юм. За харин өнөөдөр ерөнхий сайд Учрал уг төслийг түр хугацаанд зогсоох шийдвэрийг гаргалаа. Туулын хурдны замын төсөл сүүлийн хэдхэн хоногт төрийн шийдвэр хэрхэн эргэж уцдгийг харуулсан жишээ боллоо. Албан ёсоор бол төслийг цуцлаагүй зөвхөн түр зогсоосон. Гэхдээ бодит байдал дээр явна гэж ихэлсэн ажил гинт хүлээе болж хувирсан нь өөрөө анхаарал татаж байна. Эхэндээ бүх зүйл тодорхой байсан 2.3 их найт төгрөгийн төсөв яригдсан, байгаль орчны төлөвлөгөө батлагдсан, гүйцэтгэгч сонгох шатанд орсон. Гэтэл удалгүй иргэд эрдэмтдийн шаардлага, байгаль орчны асуудал, мөн холбогдох албан тушаалтнуудыг шалгах зэрэг үндслээр төр иргэдэд хүндэтгэж түр зарцаахаар болсон гэлээ. Тэгээ цаашдаа бүгдээрээ хуулийнхаа хүрээнд энэ том төсөв мөнгөний хүрээнд ихтэй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй энэ том ажлыг эхлүүлэх гэж байна. Тийм учраас одоо анханаас нь хуулиа барьж ажиллаа гэдгийг бид хүн хатуу хэлж байгаа. Тэгээ энэ иргэд эрдэмтэн судлаачдын байгаль орчин замын төвөгжрэлд эдийн засгийн үр нөлөө төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой энэ асуудлуудаар дэвшүүлэн тавьж байгаа. Энэ зарим үндслүүдийг нь Монгол Улсын засгийн газар хүндэтгэж хүлээж авах ёстой. Тийм учраас хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж энэ одоо зарим нийгэмд үүсэж байгаа асуудлууд дээр эргэлзээ тэнэглэлзүүдээр эцсийн зэг тавьтал туулын хурдны замын төслийг зогсоож байна. Засгийн газрын тэргүүн засгийн газрын гишүүний шийдвэр болоод хотын даргын мэдээлэлээс харахад туулын хурдны зам барих асуудал нь зөвхөн зам барих хэсгээр биш харин хэн шийдвэр гаргах вэ, хэний байр суурь давмгаалах вэ гэдэг дээр төвлөрөх болсныг илтгэнэ. Монгол Ардын намын бүлэглэлүүдийн төлөөлөх улс төрийн намын албан тушаалтнуудын нэг хэсэг нь төслийг урагшлуулах сонирхолтой байхад нөгөө хэсэг нь болгоомжлох эсвэл зогсоох байр суурь илэрхийлж байна. Олонний дунд бас талцал хуваагдaltaй байгаа явуулахгүй хийхгүй гэдэг асуудлууд яригдж байгаа учраас тэрийг цаана одоо энэ хууль зөрчсөн үйлдэлүүд байна гэдэг хардлага сэргэлэг байгаа бол тэрийг нэг мөр эцэллээд ойрын хугацаанд тодорхой болгох хуулийн байгууллагууд энийг шалгах гэдэг л одоо шийдвэрийг ерөнхий сайд гаргасан шүү дээ. За засгийн газрын хуралдаан дээр яригдсан асуудал бол иргэдээс болон эрдэм шинжилгээний байгууллагуудаас сүүлийн удмуудад ерөнхий сайдын нэр дээр болон засгийн газар хаяглаж 300 гаруй өргөдөл гомдол ирлээ. За түүнчлэн улс төрийн намуудын шаардлага мөн ирсэн. За энэ хүрээндээ иргэдийн тэнэгэлзээ бухимдалтай холбоотой асуудлыг арилгах зорилгоор хууль хяналтын байгууллагад шалгагдаж эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд туулын хурдны замыг зогсоосон. Тэгэхээр одоо хууль хяналтын байгууллага дээр шалгагдж байгаа эрх бүхий албан тушаалтнууд гэдэг бол түүнтэй холбоотой шийдвэр гарах хүртэл хугацаанд гэсэн. Үндсэндээ эрх баригч нам доторх бодлогын бол ашиг сонирхлын зөрчлийн огтлолцол нь туулын хурдны зам дээр ил гарлаа. Мөн нийслэлийн Монгол Ардын намын хороо маргааш хуралдах бөгөөд эрх баригч намын доторх фракцууд нийслэлийн Монгол Ардын намыг хотын дарга Нямбатараас гартаа авах сонирхолтой байгаа нь ажиглагдж байна. Өнөөдөр Монгол Ардын намын